За, ийм асуудлаар парламент хилцээ сууж байгаа нь эмгэнэл юм да. 19 онд оруулсан үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөд уялдууж хууль тогтоомжоо засахгүй 3 парламент дамнаа явж байгаа нь энэ төрлийн зүгээр л байгаа байдал эмгэнэл юм. Харамсалт. Тэгээ энэ бол үндсэн хуулийн маргаан биш юм. Би энэ үнцгээс үгэн тайлбарлах хэрэгтэй байсан. Энэ үндсэн хуулиас өөрчлөлтөөс өмнө байсан залт байхгүй. Энийг зүгээр нийцүүлэх арга хэмжээгээс яралтай авагддаг хугацаатай зөвлөмжийг жишээ нь цэц өгөх л байсан. Уг нь маргаан биш. Бид энэ 4 жилийг бариад асуудал шийдээд үр дагавартай шийдвэр гаргаад байгаа юм өөрөөсөө баггүй. Манад энэ хууль зүйн техник онлайн имийг ерөөсөө бүр ялгадаг, салгадаг, ярьдаг ч хөнгөө боллоо, дур дураараа тайлбарладаг боллоо. Үнэхээр харамсалтай байна. Энэ үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ болохоос биш үндсэн хуулийн зөрчил биш байсан юм аа. Маргаа үүсгээд явж байгаа цэц өөрөө эмгэнэл. Тэгээ бид энэ цэцэн хууль тогтоомжийг хурдан сайжруулж өгөхөөс аргагүй гэдэг л энэ дээр харагдаад байна. Тэгээ ер нь сүүлийн үед энэ цэцэд их харамсаж байгаа. Монголын шилдэг хуульчид, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн урдаа барьдаг бүх нөхдүүд л гээд байгаа. Одоо баясаа дараагаас бусдууд нь баг мөсийн нөгөө шилдэгүүд нь шүү дээ. Гэхдээ үндсэн хуулиа нурааж тоглож байгаа шилдэгүүд. 92 оны ард түмний хүсэл зориг энэ 3 сая 500 мянган иргэдийн зорж яваа тэр үнд зүйл рүү нулимж байгаа этгээдүүд шүү дээ. Би одоо заримтай бүгднтэй нь ажиллаж ирсэн. Харамсаж байна. Танигдахгүй болцсон бэл. Уг нь бол эрх зүйч хуульч хүмүүс ч бас нэг зарчимдаа үнж байд юм аа. Харамсалтай. Бичижсэн номнууд нь одоо хэрэггүй болсон шүү дээ тэр хүмүүсээ. Бүгд бичижсэн номныхаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргаж явж байгаа. Тэгээ ийм хүмүүсүүдтэй одоо ер нь хариуцлагын асуудлыг ярьдаг байх механизмыг ч гэсэн цаашдаа ярих ёстой. Би одоо цэндийн нэм дуржгоо шиг бас туршлагатай бас хор шарн гарсан ийм хүмүүс очмоор юм байна гэж бодсон. Хүний өдөөс ихцэлж харж чадахгүй эдийн юмнаас очсон. Тэгээ цэцгэдэг өндөр синтез суудсан. Тэгээд цэцэд энэ ард төрийн эрх мэдэл байд юм уу? Эсвэл энэ ард түмэн парламентд байд юм уу? Сүүлдээ энэ чинь ингээд тогтолцоогоор нурааж штэ эдгээр. Харамсалтай. Тэгээ одоо зарим нь 90 ураг гэнтэргээд магтуулаа сууж байна. Одоо мэдхгүй зүгээр. Одоо харамсаж байна. Би одоо тэр нөхдүүд хараа сууж байгаа баг. Би одоо бүгднтэй адилхан яамж ажиллаж исэн хүмүүс байна. Бид